Тийм. За тэгэхээр өнөөдөр энэ арга хэмжээнд өргөдөөд Bridge Club-ийн мужидах одоо энэ зохицуулалтын орчин энэ дээр хамтын ажиллагаа за түүн дээр бол одоо оролцох талуудтай зөвлөлт гэсэн чухал сэдвүүдэд бас ярих боломж олгосон миний хувьд бас их одоо нэг төрлийн хэрэг болж байна. Тэгээд яг хөө эхлээд үндсэндээ бол миний нөгөө танилцуулган дээр бол юуны нөгөө манай юуны элчин хүч уулуурхаа газрын тосны нөөцийн яам гэдэг байж байгаа. Тэгэхээр энэ нөгөө нөөцийн яамаар тодорхой нөгөө уурхаа үйл ажиллагаатай холбоотой зөвшөөрлөл төр олгохын тулд ямар байгууллага ямар талуудтай ажиллах гэдэг энэ зүйлийг одоо юуны өмнө ярих юм байж байгаа. Тэгээд эдгээр мань өөрөөр ойл яг үз чиг үүргүүд нь юу юм бэ гэдэг энэ бас нэг сэдвээр багтсан байгаа. Тэгээд энэ нөгөө үйл явдалд хамаарах яг нөгөө шууд хариуцсан байгууллагууд тэгээд хөндлөнгийн нөгөө бусад талууд маань ямар тал байдгийг тэдгээр мань тэдний нөгөө оролцоо тэдний гаргаж ирэх санал ямар шугам байдлаар гарч ирдэг тэрийг нэг одоо хэрхэн яаж одоо үйл ажиллагаа тусгаж явдаг гэдэг энэ талаар бас яг өөрөөр хэлбэл одоо энэ ашиглаж байгаа аргачлал маань өөрөө энэ ямар үр дүнтэй байдгийг бэ гэдгийг нөгөөрөө бас тодруулж харуулах юм байна. Тэгэхээр үндсэндээ бол нөгөө энэ зөвшөөрлөлтөй холбоотойгоор оролцох талууд гэдэг нь болох дээр нэг бол төрийн байгууллагууд эсвэл одоо тусгай сонирхлын бүлгүүд байдаг юм олон талуудад хамрагдж орж байгаа. Олон нийт бас орно. За тэгээ энэ талаараа ярьсан зүйлээ би бас илүү одоо үр дүнтэйгээр харуулахад бол бас кейс судалгаануудыг харуулах юм байгаа. Ямар амжилттай болсон кейсүүд эсвэл одоо энэ маань ажиллаж байгаа тодорхой хэмжээнд сорилтууд хөдөлгөөнтэй тулгарсан ийм кейсүүдээр одоо ярьсан зүйлээ батлаж таавахд бас харуулнаа. Тэгэхээр яг нөгөө Bridge Club-ийн хувьд бол ямар зүйлийг одоо баримталдаг вэ гэхээр өдний нөгөө хамтын ажиллагааны нэг цонх гэдэг хандлагыг ашигласнараа бол тогтвортой үйлчлэг хангалттай дэмжлэг болох бүх хүнд өрөөгөөж өгөх төслүүдийн үйл ажиллагааг удирдлагаар хангах өөр юм уу харилцан дөөр зөрчилдөөтэй ашиг сонирхол бүхий талуудын тул нэгдвэл ойлголтыг бий болгох. Энэ одоо гол арга зам нь нэг цонхны хандлага мэнэ гэж бид нар боддог. Өөрөөхөө үйл ажиллагаатай холбоотой бүхий л үе шатанда хамаарах бүх талуудын оролцоог хангаж өгснөөрөө бол тулгарч байгаа асуудлаа ойлгох тодорхойлдог. Тэгээд тулгарч байгаа асуудлуудаа үр дүнтэйгээр шийдэх боломжууд бий болдог. Тэгэхээр нөгөө тэр өөрөөхөө үйл ажиллагаатай холбоотой ямар талуудад ямар бүлгүүд тэдэртэй нээлттэй хэлцүүлгүүдийг бид байнга явуулж нээлттэй байснараа нэгдүгээр бол тухайн тэдний итгэлийг нь одоо нэгдүгээр бүрдүүлж бий болгодог. Тэгээд тухайн салбарын ач холбогдлын талаар ойлголтуудыг бид бий болгож багчуулж өгч байгаа. Тэгэхээр яг манай нөгөө юуны хувьд бол засаг захиргааны тогтолцоо гэхээр бидэрт бол 3 шаттай тогтолцоотой. Холбооны засгийн газар, мужийн засгийн газар, за тэгээд яг одоо хотын гэх юм уу орон нутгийн гэдэг ийм 3 түвшинтэй байдаг. За тэгээд нөгөө уул уурхай үйл ажиллагаатай холбоотойгоор болоод ирэхээр энэ бол ерөөсөө цэвэр мужийнхан засгийн газрын хариуцах ажил болж байгаа. Мужид ерөөсөө асуудал бидаа шийддэг. Тэгэхээр тэрнээсээ гадна болохоор нөгөө зөвхөн мууч дангаараа шийдэхлээр нөгөө талтай нутгийн уугуул иргэдэд хянаад байж байгаа. Тэдгээрийн эрхийг бол үндсэн хуулиард одоо тусгаалan хамгаалаад өгсөн байдаг болохоор уул уурхай холбоотой ямар л бүхэл үйл ажиллагаа тэдний эрхэдээ өндөгдөж байна. Тэр болгоод уугуул иргэдэд оролцоод авах шаардлагатай. Тэгэхээр нөгөө түрүү хэлсэн уул уурхайтай холбоотой үйл ажиллагаа цэвэр ерөөсөө мужийн захиргаа одоо биедээ хариуцах асуудал гэж хэлсэн ч гэсэн нөгөө талаараа үйл ажиллагаан дээр болох нөгөө холбооны хууль тогтоомжуудыг бас тодорхой хэмжээнд дагаж бүрдэх гарна. Нөгөө талаараа бол орон нутагт нөгөө тогтоосон байж байгаа орон нутгийн дүрм журмуудыг бас дагаж бүрдэх хэрэгтэй байна. Тэгэхээр зөвхөн мужийн хуулиараа биш холбооны хууль дээр үйлчлээ юм орон нутгийн дүрм журмууд үйлчлэх гэсэн. Тэгэхээр нөгөө мод шийдэл явж байхад хажуугаар нь холбооны засгийн газартай холбоотой үйл ажиллагаанууд ч юм уу зөвшөөрөл энэ төр хэрэгтэй гэхэлэр нөгөө нэг юуны загсны төрөл зүйлс суурин амьдрал загсны төрөл зүйлсийг хамгаалах тухайгаар энэ чиглэлийн үйл ажиллагаанд холбооны засгийн газрын одоо оролцоо заавалчгүй хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр энэ маань бол нөгөө загсны аж ахуй загсны төрөл зүйлс суурьшлийн холбоотой асуудал холбооны засгийн газрын одоо үндсэн чиглэл хамгаалж ордог байлаа. Тэгэхээр нөгөө энэ тохиолдолд бол бид нар нөгөө нэг цонхныхоо үйл ажиллагааг хэрэгжиж явдаг. Нэг цонхныхоо үйл ажиллагаа хэрэгжихээр одоо холбооны засгийн газраас наазын төлөөсөн одоо ямар байгууллага энэ дээр ажиллах ёстой юм энд хамааралтай гэдэг нь бүр тогтоод ямар шаардлагууд нөгөө холбооны хууль тогтоомжоор тавигдгийг гэдгээ тодруулж байгаа юм. Тэгээд одоо хизээ энэ шаардлагууд тавигдахыг ямар мэдээллүүдийг гаргаж өгөх хэрэгтэй гэдгийг нэг цонхныхоо хүрээнд тодорхой бий болгочихж байгаа. Тэгэхээр
зөвхөн мужийн захиргаанд дагаараа явахгүй холбооныхоо засаг газрын байгууллагуудынхаа төлөөлөлөд орж ирэх нь нөгөө талаараа одоо юу гэдгийг уул уурхай үйл ажиллагаа эхлэхэд нийгэмд үзүүлэх нөлөөлөлтөй холбоотой асуудал. Нөгөө талаараа одоо барилгын зөвшөөрөл олгох гэдэг ч юм уу энэтэй холбоотойгоор орон нутгийг бас орох хэрэгтэй бол одоо хотын ч юм уу эсвэл одоо юу манайхаар бол одоо сумын ч. Тэгэхээр үндсэндээ бол яг тэр уул уурхай холбогдолтой үйл ажиллагаа тэрийг зохицуулах чиг үүрэг нь бол энэ нөгөө эрчим хүч газрын эрчим хүч уул уурхай газрын төсвийн нөөцийн яамдаа хамаарагдж байгаа. Тэгэхээр энэ дээр бол уул уурхай тухай хууль нөгөө нь болохоор тэр уул уурхай холбогдолтой эрхийн тухай хууль за тэгээд эрүүл мэнд аюулгүй ажиллагаа нөхөн сэргээлтийн тухай хууль гэсэн гурван гол хуулийн жилтэн дээр одож байгаа. Тэгэхээр эдгээрээ бас юу дээр хэвлэгдсэн хувилбарыг нь бас таавд талцуулахаар авчихсан байна. Тэгэхээр яг уу за уул уурхай хууль гэдэг байж байгаа. Дайр болохоор ашиг болтолын эрхийн тухай хууль гэдэг нь болохоор тухайн нөгөө нэг муж улсуудад доторх те одоо юунууд байж байгаа. Одоо өсүүд те тэдгээрийн хяналтанд байдаг тэдгээрийн дэвшилт байдаг тэр нөгөө ашиг болтолыг ашиглах эрхийг нь олох тийм зохицуулалттай хууль байна. Тэгэхээр нөгөө ашиг болтолын эрхийн тухай гэж хэлээд байгаа тэмээ гэж хэлээд байгаа энэ хууль нь болохоор тэрийг ашиглах эрхийг нь юм уу те холбоотой эрхийг олгохоос биш уул уурхай үйл ажиллагаа явуулах эрхийг бол олохгүй зөвхөн нөгөө эзэмших юм уу те тэр эрх нь энэ хуулиар дагуулдаг. Тэгэхээр яг энэ дээр бол одоо нөгөө нүүрсний асуудал хариуцсан ерөнхий комиссар гэдэг үг болохоор одоо яг энэ хуулийг л одоо хэрэгжилтэйг хангадаг гол өгөгдөө байж байгаа. Гэхдээ бол тэр маань болохоор одоо юу гэдэг хамааралтай эрх бол одоо бас тэр болгоод ерөнхий комиссараар бол ажихгүй байх боломжтой. Тэгэхээр нөгөө тэр ухаан ашиг болтолыг ашиглах эрх гэдэг нь олгогддог. Эрх нь олгогдсон байхад бол нөгөө дараа шаардлагатай одоо уул уурхай үйл ажиллагаа явуулах энэ үйл ажиллагааны эрх нь олгогдоод явж байгаа тохиолдолд ашиглах нөгөө эрхээ хадгалахын тулд бол одоо тодорхой хэмжээгээр заавалчгүй бүтээн байгуулалт олборлолтын үйл ажиллагаа явуулж явах ёстой. Тэрүүнийг жил болгож тодорхой хугацаанд бүртгүүлээ яваад байдаг. Одоо нөгөө тэр үйл ажиллагаа явуулдаг тохиолдолд төлбөр төлж тухайн эрхийг хадгалах. Тэгэхээр нөгөө эрх олгохтой холбоотой нь бол тэр Mineral Tenure Act гэдэг зохицуулагдаад яг тэр олгосон эрхээ ашиглаад үйл ажиллагаа явуулах нь болохоор тэр уул уурхай хууль гэдэг. Энэ нь болохоор нөгөө хайгуул, олборлолт, хаалт тэгээд бүх яг одоо нөгөө процессыг зохицуулж байна. Тэгэхээр энэ дээр бол юу яадаг вэ гэхээр энэ нөгөө юуны уул уурхай тухай хуулинд заастан олгодын зөвшөөрөл гэхээр өрөвдлөг гэхэд зөвшөөрөл олгоод ил уурхай гэж зөвшөөрөл олгоод эсвэл одоо нөгөө тренч одоо юу гэдэг канал ч юм уу гаргахад зөвшөөрөл олгоод за тэгээд open pit and what was the last one? Recontouring. Тэгээ одоо нөгөө ашигласан газрыг одоо нөгөө юу гэдэг хэлбэржүүлэх энэ холбоотой зөвшөөрлүүд бол тэр хуулиар зохицуулагдаж байгаа. Тэгэхээр тэр нөгөө нэгдсэн зөв ашиг болтолыг их бол нөгөө тэнүүр нь бол тэрүүнийг ухаж авах эрхийг нь бол олгоогүй. Тэгэхээр тэр нөгөө ухаж авах ч юм уу одоо тэсэлгээ хийх олборлох гэдэг нь бол энэ уул уурхай хуулиар заалгагдсан байж байгаа өөр зөвшөөрлүүдийн хүрээд хийгддэг байна. Дараа нь болохоор нөгөө эрүүл мэнд аюулгүй ажиллагааны тухай хууль гэдэг байж байгаа. Энэ нь болохоор бас нөгөө юуны уул уурхай тухай хуулийнхаа хүрээд олсууч гэсэн журам байдлаар Тэгэхээр энэ дээр бол тэр эрүүл мэнд аюулгүй ажиллагаа тэр уурхай хаалт нөхөн сэргэл тэгээ эргүүлээд энийг тайлгнах гэдэг юутай холбоотой асуудлуудыг зохицуулж байгаа. Тэгэхээр энэ хууль дээр тэгэл өөрчлөлт оруулаад нэмэлт өөрчлөлт оруулаад хамгийн сүүлд 2017 онд нэмэлт өөрчлөлт орсон байж байгаа. Энэ дээр болохоор нөгөө хаягдл хөдөлთა холбоотой асуудлуудаар одоо гарах хэмжээгээ илүү сайжруулах чиглэлээр хамгийн сүүлд орсон өөрчлөлтүүд 2017 онд хийгдсэн байна. Тэгэхээр энэ болохоор одоо хуулийн хүчит төгөлдөр одоо ийм хууль тогтоомж тэгээд уурхай хариуцсан ерөнхий байцаагч гэдэг энэ албан тушаалтад одоо энийг хариуцаж ирэлцээр хандаж байна. Тэгэхээр төр үс нөгөө холбооны мужийн болоод орон нутгийн ингээд уран одоо юрисдикшн шатлалын одоо юурууд оролцож байгаа гэдэг. Тэгэхээр энэ дээр гадна болохоор зарим нэг нөгөө муж дотроо бас тэр маань нөгөө бүсгүүдээ тоглож байгаа. Тэр бүсгүүдийг хариуцсан бас нэг 3 яам энэ дээр бол бас тодорхой асуудлууд дээр бас нөгөө үйл ажиллагаанд ороод тодорхой зөвшөөрөл олох үйл явцад хамрагдаад оролцдог.
Тий. Тэгэхээр бол одоо байгаль орчны үнэлгээний тухай хууль, усны тогтвортой байдлын тухай хууль гэх юм уу те. Одоо ийм нэг хуулиудын хэрэгжилт байна болохоор тэр нэг орон нутаг дээрээ харьяалж явдаг болохоор тэдний оролцоо бас нэг зөвшөөрлөх үйл явцтай хэрэгж явж байгаа. Тий. За тэгээд түрүү уул уурхай хууль бол байгаль орчны хуулийн дагуу тодорхой зөвшөөрөл олгодог гэсэн тэрнээсээ гадна өшөө бас зөвшөөрлүүд тусдаа зөвшөөрлүүд байж байгаа. Тэдгээр нь болохоор тэр усны тогтвортой байдлын хууль тэрүүгээр тэдгээр нь болохоор яадаг вэ гэхээр тэр нөгөө устай холбоотой үйл ажиллагаа одоо усны урсгал голдрол өөрчлөх гэх юм уу тэр дээр холбоотой 3-4 янзын тусдаа бас ахаад зөвшөөрөл авах шаардлага гарч байгаа. Дээрээс нь нөгөө уул уурхай үйл ажиллагаан дээр зэрлэг амьтны суурьшилтээр нөлөөлж байгаа тохиолдолд зэрлэг амьтны тухай хуулийн заасан бас тодорхой зөвшөөрлүүдтэй шаарддаг. Дээрээс нь нөгөө өвийн хамгаалалтын тухай хууль гэдэг энэ хуулийн дагуу бас зөвшөөрлөд авах. Эдгээр нь болохоор нөгөө уул уурхай зөв байгаль орчны хуулиар заагдсаасаа гадна авах хэрэгтэй зөвшөөрлөө. Дээрээс нь одоо нөгөө мод таажгүй тийм талбай цэвэрлэх ч юм уу те энэ байгаа тохиолдол болохоор энэ маань нөгөө мод болохоор нөгөө юуны те улсын хүч гэж тооцогдож байгаа. Одоо краун гэхээр яг нөгөө хатаа гэж хэлдэг утга орчиж байгаа. Тэгээд энэ тохиолдолд ахаад тусдаа зөвшөөрөл шаарддаг. Дээрээс нь нөгөө газрын хуулиар болохоор тэр нөгөө нэг одоо нийтийн эзэмшил байж байгаа газар хурд очиход одоо шаардлагатай газрын зөвшөөрөл гэж байгаа. Тэгэхээр нөгөө ингээд олон төрлийн зөвшөөрлүүд авах шаардлагатай болж байгаа. Тэгэхээр энүүнийг авахдаа нөгөө тус ч юм уу компаниуд заавал нэг мөрчлийн үйлдэл гаргахгүйгээр нөгөө хамтарсан joint application гэж байгаа нэгдсэн байдлаар одоо тусгай зөвшөөрлөөс өргөдөл авах тэр үйл явцаа эхлүүлээд тэрүүдийг нь гаргаж өгсөн байж байгаа тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийнх нь хяналтын ороо гэдэг бас хамтарсан ороо байж байгаа. Тэгээд эндийнхээ өөрөө шийдэж явж байгаа. Тэгэхээр за байгаль орчны үнэлгээний хувьд бол хуулиараа болохоор шинээр эхлүүлж байж байгаа томоохон хэмжээний одоо уурхай том хэмжээний бүтээн байгуулалтын үйл ажиллагаанууд маань бол одоо үндсэндээ одоо байгаль орчны үнэлгээ заавал хийж шаардлагатай байдаг. Тэгэхээр нөгөө манайд болохоор энэ нөгөө байгаль орчин юуны уур амьсгалын өөрчлөлтийн стратеги хариуцсан яам гэж байж байгаа. Тэгэхээр энэ яамны одоо үндсчиг үүрэг дээр гарч ирж байгаа. Тэгэхээр энэ нөгөө байгаль орчны үнэлгээ гэдэг дээр бол үнэлгээ хийх техникийн одоо 5 гол одоо бид нэр баг гэж хэлээд байгаа юм л да. Өөрөөр болохоор нөгөө байгаль орчин, эдийн засаг, нийгэм, өв тэгээд эрүүл мэнд гэсэн 5 одоо үндсэг дэд салбараар энэ байгаль орчны байдлын үнэлгээ хийгдэж явдаг байх хэвээр. За тэгээ энийг нь одоо батлагтай холбоотой шийдвэрийг болохоор тэр нөгөө юуны эрчим хүч уул уурхай ажил төсөө нөөцийн яам тэгээд нөгөө байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн стратеги хариуцсан яамнуудыг тасаг байдлаар шийддэг. Тэгэхээр нөгөө тухайн төсөл нь бол байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ заавал хийх шаардлагатай төсөл гэж тогтоогдсон байгаа тохиолдолд бол тэр нөгөө байгаль нөлөөлөх байдлын үнэлгээ хийгдээд үнэлгээ хийгдсэн гэдэг гэрчлэгийг нь тухайн одоо компани гаргаж өгөх хүртэл ямар ч зөвшөөрөл бол тэрнээс өмнө олгогддоггүй. Яг хөө зүгээр зарим тохиолдолд бол байгаль орчид нөлөөлөх байдлын үнэлгээ хийгдэж байх явцад бол нөгөө зөвшөөрөл олгох ч юм уу зөвшөөрлийг хянах шалгах зөвшөөрлөөс өргөдлийг хянах энэ үйл явцууд эхэлж болдог. Эхлээ явагдаж болдог. Тэгэхээр яг хөө энэ тохиолдолд болохоор нөгөө эрчим хүч уул уурхай газрын төсвийн нөөцийн яам байгаль орчных нь алба компани 3 дээр үндсэн асуудлаа шийдэж байгаа. Тэгэхээр яг хөө зарим тохиолдолд бол хэд их нөгөө энэ зөвшөөрөл олох өгсөн өргөдлийг нь хэрэг шалах үйл явцыг эхлүүлэх нь нөгөө талаас эрсдэлтэй байдаг учраас энэ эрсдэлтэй хэрхэн яаж өдөртөх үү гэдгээ 3 тал одоо тохирч байгаа үнэлгээ хийж явцад энэ нөгөө зөвшөөрлөө хянах зөвшөөрөл олох үйл явцууд эхэлж болно. Тэгэхээр яг хуу их компаниудын хувьд практикээр бол нэлээд хүлээцтэй байдаг. Өөрөөр хэлбэл байгаль орчид нөлөөлөх байдлын үнэлгээ гараад энэ дээр нэлээд одоо эерэг байхаар ингэ тусгагдаж гарах хүртэл хүлээдэг. Тэгснийхаа дараа нөгөө одоо уурхай төлөвлөгөө ч юм уу те зураг төсөө боловсруулж эхэлдэг. Тэгэхээр тэр уурхай төлөвлөгөө зураг төсөл дээр нь болохоор нөгөө дараагийн шатны зөвшөөрөл авах хамгийн гол баримт бичгүүд нь учраас байгаль орчныхоо хувьд эерэг үнэлгээ авсныхаа дараа үндсэндээ бол тэрийг эхлүүлдэг. За тэгээд нөгөө манай яам маань те энэ эрчим хүч уул уурхай газар нөөцийн яам нь өөрөө ингээд 5 салбар одоо юу гэдэг нүдтэй байж байгаа. Дэгчтэй. Тэгэхээр яг нөгөө 5 энд салбар нэгж нь болохоор яамны салбар харьяа гэж болохоор яг
уул уурхай чиглэлийн үйл ажиллагааг олдоо явагддаг газар зүйн бүслүүд рүүгээ байрлцсан байж байгаа. Тэгээд нөгөө үйл ажиллагааны ямар ач холбогдол ямар үг гэдгээс хамаарат 5 газартаа тархацсан байж байгаа. Тэгэхээр бидний хувьд болохоор нөгөө South Central гэж хэлээд байгаа энэ нөгөө урагшаага төв хэсгийнх нь одоо энэ бүсийг нь хариуцсан дарга нь бол одоо бий байгаа юм. Тэгэхээр яг уу энэ нөгөө нэг бүсүүд нь болохоор одоо нэгдүгээр хайгуулын ажлын зөвшөөрлөг нь хоёрдугаар яг нөгөө түгээмэл тархацтай нөгөө ил сайрагч байдаг юм уу тэр болтол олборлох зөвшөөрлийг бол энэ бүсээр хариуцсан явж байгаа. Тэгээ за бүс болгон дээр бүсийнхаа нөгөө салбар гэж болгон дээр хариуцсан нөгөө байцаагч нар байж идэг. Тэр болохоор уурхай хариуцсан ерөнхий байцаагчийн одоо удирдлагад ерөнхий байцаагчийн олгосон эрхийн хүрээнд одоо тухайн бүс нутагтаа гарах хэрэгээ хэрэгжүүлж явж байгаа. За энэ нөгөө 5 бүстэй дотроо болохоор эрүүл мэнд аюулгүй ажиллагаа хариуцсан байцаагч гэдэг бас 5 бүстэй байж байгаа. Тэгэхээр энэ байна болохоор тухайн нөгөө нэг уул уурхай үйл ажиллагаанаас үүдэх ягмаа нэгэн одоо аваар осол сөрөг нөлөөллөөс олон нийт болон ажилтныг хамгаалах тэр гарч үүсч болцсохгүй сөрөг нөлөөллийг хамгийн доод түвшинд хангах гэдэг энэ чиглэлийг хариуцж байгаа. Тэгэхээр нөгөө энэ инспектортай байцаагч нар болохоор энд явагдаж байгаа том уурхайгаач очиж шалгана, орон нутгаасаа зөвшөөрлөгсөн жижиг уурхайгаач очиж шалгана. Тэгэхээр нөгөө яам маань өөрийнхөө нөгөө салбаруудаа ингээд бүс болгон дээр байрлуулж байгаа шалтгаан юу гэхээр нэгдүгээр тухайн орон нутгийнхаа байдлаа сайн мэддэг ажилтнууд эдгээр ажилтнаараа бий болчихж байгаа юм. Дараа нь болохоор аж үйлдвэрийн салбар ч юм уу компаниудад тэн дээр шаардлагатай тусламж авах ч мэдээлэл хэрэгтэй бол орон нутгаас авах боломжтой болж байгаа. Хоёрдугаар энэ нөгөө бүх үйлчилгээ газар зүйн нөгөө хувь өөрөөгөө бүхнүүд тал руугаа ойртож байгаа юм. За тэгээд юу гэдгийг тэр нөгөө бусад орон нутагт байж байгаа бусад салбарынхантай төлхөөнийхт одоо автаж ажиллах боломжууд нэгж байгаа. За тэгээд энд байж байгаа байцаагч болохоор яг нөгөө олон төрлийн техникийн асуудал хариуцсан ажилтнууд байдаг. Тэр нь бол үндсэндээ нөгөө Викториада байлсан байдаг. Одоо геотехник юм уу, геохими, нөхөн сэргээлтэй юм уу, яг энэ чиглэлийн мэргэжилтүүд тэднэртэйгээ бас байнгын харилцаатай ажиллаж байдаг. Тэгэхээр нөгөө энэ бүсээр байж байгаа, салбар дээр байж байгаа энэ ажилтнуудын хувьд бусад яамд ч юм уу эдгээртэйгээ бол нэлээ холбоотой эдгээртэйгээ одоо хүч ажилтнууд байх шаардлагатай байж байгаа. Жишээлбэл үгдгийг газар хариуцсан яамж байдаг юм уу, уугуул иргэдийн асуудал хариуцсан яамж гэдэг юм уу. Ингээд олон бусад яамдтай олон төрлийн мэргэжилтүүд болохоор тэдгээр хүч ажиллах одоо шаардлага маш хүнд тавигддаг. Тэгэхээр яг зөвшөөрлийн хувьд бол олох үйл явц нь яаж эхэлдэг вэ гэхээр яг тэр зөвшөөрөл авсан тухай мэдээлэл гэж хэлээд байгаа юм л да. Энэ маань болохоор яг хайгуулын үйл ажиллагааны зөвшөөрөл эсвэл шороо орд ч юм уу эсвэл одоо тийм бүхэл материал эсвэл нөгөө түгээмэл тархацтай болтолын карьеруудын үйл ажиллагаан дээр энэ нөгөө зөвшөөрөл авсан тухай мэдээлэл гэдэг зүйл өгснээр эхэлдэг. Тэгэхээр энэ нөгөө зөвшөөрлөлийн авсан гэсэн үг биш л дээ. Зөвшөөрлөлтэй холбоотой мэдээлэл гэдэг энэ үйл явц нь юу вэ гэхээр энэ дээр бол заавалчгүй нөгөө өмнөх том төсөлтэй адилхан гэж нөгөө олон талын оролцоотойгоор нэгдэл удирдлагатайгаар ажиллахгүй бүс дээр юмар хийгддэг. Энэ дээр болохоор яг тэг хэн хандах ёстой юм, ямар одоо баримт материалуудыг бүрдүүлж ийж энэ нөгөө зөвшөөрөл маань бэлэн болох уу гэдэг энэ үндсэн үйл ажиллагаанууд ихнийхээ шатныг гэж байгаа. Анхны шатны үнэлгээ гэж хэлээд байгаа. Тэгэхээр энэ нөгөө энэ мэдээлэл гараад нөгөө зөвшөөрлийн үйл явцаар эхлэхээр энэ нөгөө анхны шатны үнэлгээний тайлбар буюу статус репорт гэж хэлж байгаа юм да. Энэ тайлбар энэ маань яг үгээр хамаарах нөгөө төрийн байгууллагуудын энэ байгууллагуудын вебсайтаар ч мэдээлэл аваад юуны өмнө тухайн нөгөө нэг төлөвлөж байгаа газар дээр нь яг ямар газрыг ямар байдлаар ашигладаг. Тэр газартай холбоотой өөр бусад үүссэн эрх байна уу? Эсвэл болохоор тэр нөгөө үйл ажиллагаа явуулж байгаа газартай холбоотойгоор нөгөө уугуул иргэдтэй холбоотой төлөвлөрийн асуудлууд их байна уу гэдэг юм уу. Зэрлэг амьтад тэр байдгийг байна уу? Одоо суурьшлагаа цэвэр байна уу гэдэг юм уу. Энэ зүйлсүүдийг одоо тодорхой болгож байгаа статус репорт гэдэг зүйл гэж байгаа. Тэгэхээр энэ нөгөө статус репорт гэдэг бэлтгэл гараад ирэхлээр энэ тайлбар бол нөгөө ерөнхий байцаагч дээр очиж байгаа. Ерөнхий байцаагч бол энэ нөгөө нэг жижиг гэж болох энэ төслүүдийг зөвшөөрлөх их бүхий этгээд болохоор одоо тэр нөгөө тайлбар дээрээс үзлээд ямар сөрөг нөлөөлөлд үзүүлж болох уу, яаж бууруулж болох уу гэдгийг тэдээр тогтоож байгаа. Тэгээд энэ нөгөө тогтоож байгаа дагуу одоо энэ нөгөө хайгуулын ч юм уу карьерийн зөвшөөрлөд олгодог. 2014 оноос өмнө бол тэр зөвшөөрлөө зөвхөн нэг жилээр олгодог байсан.
Тэгээ 2014 оноос болохоор бид нар шин төрлийн зөвшөөрлийг яасан. Энэ маань болохоор олон жилийн хугацаанд хэрэгжих тухайн нөгөө нэг бүс нутгийг хамарсан зөвшөөрөл гэдэг юм нөгөө илүү урт хугацаатай зөвшөөрөл болох болсон. Тэгэхээр энэ үүрээр бол одоо нөгөө олон жилийн малтиерийн зөвшөөрөл авъя гэх юм бол 5 хүртэл жилийн хугацаатайгаар одоо хайгуулын үйл ажиллагаа явуулах өргөдлийг гаргах боломжтой. Тэгэхээр нөгөө 5 жилийн хугацаатай ингээд олон жилийн хугацаа зөвшөөрөл олгох тэгэхээр тэр тухайн компани нь болохоор тэр нөгөө бүхий талбайгаа хамруулсан байдлаар одоо судалгаа хийх, судалгааны үйл ажиллагаагаа онд дамжуулаад хийх, тэгээд дээрээс нь бүхий л одоо нөгөө зөвшөөрөлтэй талбайгаа хамруулах боломжтой гэж гарч ирж байгаа. Тэгэхээр яг нөгөө зөвшөөрөл бол 5 жилээр олгогдох ч гэсэн жил тутам яамд заавал өөрөөс хайгуулын ажлынхаа тоон тайлбар заавал гаргаж өгөх шаардлага тавьж байгаа. Тэгээд нөгөө жил болгон хайгуулын ажлын тайлбарыг гаргаж өгөхлөөр нөгөө ерөнхий байцаагч маань өмнөх жилүүдийн тайлбар гэж энүүнийгээ ярьцуулж харж байгаа. Тухайн газар дээр хэр хэмжээний одоо газар хөдөлгдөж хайгуулын үйл ажиллагаа өртсөн байна гэдгийг жилээр одоо нөгөө тодорхойлоод дийгээр гаргаж ирээд байдаг. Тэгэхээр нөгөө компаниудын хувьд бол 1 жилийн одоо зөвшөөрөл авч болно. Тэр үнийг бид нар болоод мэдээлэл гэж хэлээд байгаа. Тэр зөвшөөрөл авч болно. Эсвэл 5 жилийн зөвшөөрөл авч болно. Хамгийн гол нь болохоор тэр нөгөө нэг үндэ байж байгаа газар дээр нь хамаарах нөгөө эрхэм заавалчгүй тэр компани авсан байж энэ зөвшөөрөл олгогддог. За нөгөө бүсүүдийн хувьд бол яг хөө бүсдээр ажиллаж байгаа ажилтнууд том уурхайдаар зөвшөөрөл олгох асуудал үүсэх хороог дараалаад ажиллах тохиолдол бас байдаг. Орон нутгийг дараалаад. Тэр нөгөө уул уурхай тухай хуулиараа орон нутаг дах одоо том төслийн зөвшөөрөл олгох хорооч гэдэг юм уу тийм хороо байгуулад тэрүүнийг тухайн орон нутагтаа байж байгаа хамгийн өндөр албан тушаалтныг гүйлээд төв яам болоод бусад талуудынхаа ажилтнуудыг энэ хороондоо оруулаад ажиллуулах. Тийм боломжтой нөгөө хуулиар заагдсан байж байгаа. Тэгэхээр нөгөө өргөдөл ирдэг тэр нөгөө орон нутгийн өндөр албан тушаалтны тэргүүлсэн байж байгаа тэр нөгөө нэгдсэн удирдлагатай ороо нь болохоор одоо энэ дээр ерөнхий байцаагч руугаа хандаад зөвлөж гаргадаг. Тухайн нөгөө юу дээр ямар шалгалттай талууд байна тэр талуудаас бодлоо тэднэрээ оруулаад за тэгэд яг хэдийн хугацаанд энэ үйл ажиллагаа зөвшөөрөл явагдах вэ гэдэг тогтоогод тэгэд зөвлөмжөө ерөнхий байцаагч руу гаргаж өгч хамгийн эцсийн шийдвэр гаргах гэдэг рүү. Тэгэхээр энэ нөгөө орон нутагт байж байгаа ороо болохоор өчигдрийн нөгөө эд рүүгээ ярьжсэн яг тэр нэгдсэн удирдлагатай ороотой ерөнхийдөө бол ижилхэн адилхан яг нөгөө төслийн менежментийн аргачлалыг л ашиглаж ажилладаг юм аа гэсэн. Тэгэхээр нөгөө төслийн хяналтын баг гэдэг юм энэ маань бол тэр талаараа тэр үргийг үүсгэж байгаа. Тэгэхээр энэ дээрээс болохоор одоо тодорхой үйл ажиллагаа бол байнга явагдаж байдаг. Тодорхой нэг хуваалтайгаар энэ нөгөө зөвшөөрөл үсэг өргөж юм үйл ажиллагаа дээр хяналт хийгээд яваад байж болж байгаа. Тэгэхээр нөгөө энэ маань бол яг хатуу тогтсон юмтай биш. Одоо нөгөө тухайн төсөл ч юм уу тухайн төслөөс үзүүлж болох сөрөг нөлөөлөл талуудын солих байгаа талуудын тоогоо тэдээс хамааран энэ дээр өөрчлөлт ороо яваад иж болно. Бүр орон нутгийн төлөөллөгч юм нөгөө төлөөлөгч гэсэн энэ хорон дээр бас авчираад ажиллаж болдог. Тэгэхээр нөгөө жилд бол нэг ойлж байгаа юуны хувьд бол 10-аас 15 одоо ийм уурхай үйл ажиллагаа хянах бүсээ хороо гэх юм уу зөвлөл зүйтэй бол ажиллаж байна. Тэгэхээр нөгөө ингээд бас орон нутаг дээр уурхай бүтээл байгуулалтыг хянах бүсээ зөвлөлж гэдэг өнөөдөр байгуулаад ажиллахаар нэгдүгээр хийж байгаа ажил давхцуулахгүй байх боломжийг олгодог. Тэгээд шаардлагатай одоо мэдлэг өөр юу вэ туршлага бүх шаардлагатай зүйлсүүдийг одоо тэр орон нутгаас гаргаад тэр дээр одоо нэгдсэн байдлаар ажиллах боломжтой гэж байгаа. Тэгэхээр яг гол үр дүн нь болохоор гарч байгаа шийдвэр үр дүнтэй гардаг. Тэгээд нөгөө бүх талыг харгалзаж гарсан шийдвэрүүд энэ хороогоос гардаг гол үр дүн бол зөвлөлөөс. Сая болохоор нөгөө бид нөгөө төрийн байгууллагууд хоорондоо яг яаж ажилладаг вэ? Зөвшөөрөл олгох, уурхай үйл ажиллагаа хянахад ажилладаг вэ гэдэг нөгөө дотоод зүйлсүүдээ ярьсан. Одоо болохоор нөгөө гадах талуудтайгаа бид яаж ажилладаг вэ гэдэг энэ сэдвүүрийг шилжих гэсэн. Тэгэхээр үндсэндээ бол яг British Columbia-гийн өмнө тавьдаг гол зорилго нь болохоор эдийн засгийн үр ашиг байгаль орчны тогтвортой байдал гэдэг хоёр зүйлийг л одоо хангах энэ үндсэн чиглэл рүү ажиллаж байдаг. Одоо ерөөсөө газрын ашиглалтын нөгөө гол үндс суурь нь болж байгаа.
Тэгэхээр нөгөө тогтвортой хөгжил эдийн засгийн үр ашиг гэдэг хоёр зүйл бол газар ашиглалтын үндэс гэж үздэг. Тийм болохоор бол ууд уурхай үйл ажиллагаа явагдах ямарваа нэгэн санал гарч байгаа тохиолдолд бол үүнд хамаарагдах бүхэл талуудад өөрсдийнхөө санал бодол ямар асуудалтай санаа зовж байгаагаа илэрхийлэх боломжийг нь олгож өгч байгаа. Тэгэхээр нөгөө ингэж оролцоогоо хангаж өгсөөрөө одоо үндсэндээ шийдвэр гаргах үйл явцаа нэгдүгээр юу болгож байгаа. Илүү үр дүнтэй болгож байгаа. Хоёрдугаар ямар нэгэн асуудал гарч ирэх тохиолдолд илүү нэг шийдэх боломжийг хангаж өгч байгаа. Тэгэхээр яг нөгөө газар ашиглалттай холбоотойгоор нөгөө олон янзын сонирхлууд байдаг. Тэгээ нэг хэсэг болохоор аялал жуулчлалын чиглэлийн ашиг сонирхолтой, мал аж ахуй нөгөө перифери аж ахуй чиглэлээ, эрчим хүч, эсвэл одоо юу гэдгийг амралт зугаалагч гэдэг юм уу, тэгээд одоо олон төрлөөр ашиглах хэрэгтэй гэсэн тийм сонирхлууд талаасаа гарч ирдэг. Тэгэхээр нөгөө нутгийн иргэд одоо байгальд одоо зугаалагч хүмүүс их ашиг хамгаалдаг эсгүүд гэх юм уу, аялал жуулчлалын, загасчлалын гэж өчнөө хоолон ингээд салбарын бол газар ашиглалтын өөр өөр сонирхолтой байдаг болохоор энэ болгоныг нөгөө уурхай үйл ажиллагаа эхлүүлэхтэй ч юм уу үйл ажиллагаатай холбоотойгоор дандаа нөгөө оролцоог хангаж өгөх хэрэг гарч байгаа. Тэгэхээр Bridge Club-д болохоор яг хөдөө аж ахуйн зорилтоор ашиглана гэдэг тусгаалan заачсан тийм нөөц газар байж байгаа. Одоо үүнтэй холбоотойгоор ямар нэг асуудал гарах юм бол үндсэндээ хөдөө аж ахуй газар ашиглалтын зөвлөл гэж нэг тийм зөвлөл байж байгаа. Тэр зөвлөлийн оролцоо шаардлагатай байна. Тэгэхээр нөгөө энэ нөөц гэдэг хөдөө аж ахуй нөөц газар гэсэн байгаа газар дээр уул уурхай үйл ажиллагаа явуулах гэж байгаа тохиолдолд хөдөө аж ахуйн чиглэлийн үйл ажиллагааг төр зогсоогоод за тэгээд тухайн нөгөө уул уурхай үйл ажиллагаа явуулсны дараа тэрний цаашдын хэрэглэн бол ерөөсөө мал аж ахуй хөдөө аж ахуйн чиглэлээр байна л гэдэг энэ зарчимтай. Тэгэхээр нөгөө яамны зүгээс уул уурхайтайгаа холбоотойгоор бид нар бол тусгай сонирхлын бүлгүүдтэй бас дагнан одоо хавтаж ажиллаж тэдний оролцуулаад байдгүй бас олон нийтийг бас өөрөө энэ процессд авч оруулдаг. Тэгээд нөгөө төслүүд нь болохоор юу яах байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийгдэх төсөл, хийгдэхгүй төсөл гэж хоёр хуваагдаад байгаа. Тэгэхээр энэ нөгөө хийгдэх ёстой төсөл дээр байгаа төслөө хэрэгжиж байгаа тохиолдолд бол тэр олон нийтийн оролцоо гаргах ажлыг байгаль орчид нөлөөлөх байдлын үзгээ хариуцсан албан нүдийг зохио байгуулж байгаа. Тэгэхээр нөгөө өргөдөл гаргаад одоо энэ дээр уул уурхай үйл ажиллагаа хийх өргөдөл гаргасан энэ шатнаас авахулаад ерөөсөө олон нийтийн оролцоо, олон нийтийн өгс саналуудыг бол авч хэлдэг. Тэгээд нөгөө бүр хамгийн анхны шатанда уурхай гэдэг төлөвлөж байгаа төлөвлөлөд өргөдөл гаргахаас өмнөх шатандаа бол одоо бидний хэлдгээр бол одоо гүйцэтгэх ажлын даалгавар гэдэг юм уу тийм термс тоор гэдэг зүйлийг боловсруулж гаргаж ирээд тэрүүнийгээ эхлээд нөгөө төрийн байгууллагуудын оролцоотой нөгөө техникийн хороод гаргаж өгч байгаа. Тэгээд бас дээрээс нь олон нийт гаргаж өгч байгаа. Тэгээд нөгөө тусгай зөвшөөрөл хүрсэн ч юм уу зөвшөөрөл одоо өссөн байгаа хүсэлтэй гаргангуудаа үүнтэй холбоотой бүх мэдээлэл нь яамны дээрээс нь нөгөө байгаль орчны үнэлгээний асуудал хариуцсан албаны вебсайтн дээр бүх мэдээлэл тавьж байгаа. Тэгээд нөгөө тэрэн дээрээ санал авах процесс эхэлнэ. Тэгээд нөгөө юун дээр техникийн ажлын хэсэг гэж байж байгаа тэр нөгөө өргөдлийн материалуудыг хамж үзэх тэр тэндээ санал гарч ирнэ, олон нийтээс санал гарч ирнэ. Энэ хоёр санал дээр нь үзлээ байгаль орчны үнэлгээний асуудал хариуцсан албан болохоор ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх үү одоо тулгарч болох тэр сөрөглөлийг яаж бууруулах уу гэдэг энэ чиглэлээр тодорхойлж гаргаж ирж байгаа. Зүгээр нөгөө жижиг төслийн хувьд ч юм уу эсвэл хайгуулын төслийн хувьд бол олон нийтэд энүүнийг хэлэлцүүлэх үгүй юу гэдэг нь бол тухайн нөгөө шийдвэр гаргах гэхэд өөрийн одоо үзмжээр шийдэх асуудал. Нөгөө юуны зүгээр шийдвэр гаргах хэрэгтэй этгээд нь за энэ дээр бол заавал олон нийтээс санал авах ёстой байна гэдэг энэ шийдвэр гаргаж байгаа тохиолдолд олон нийтийн одоо нээлттэй уулзалтыг зохион байгуулдаг. Тэгээ олон нийтэд энэ хугацаанд одоо яг энэ үнэтэй холбоотой мэдээлэл өгнө гэдэг энэ мэдээлэл хараагаад тэгээд нөгөө нэгдээс гарсан саналуудыг эргүүлээд нөгөө тэр асуудал хариуцсан газар дээрээ судалгаа явуулдаг. Тэгэхээр нөгөө олон нийтийн болоод бүх бусад талуудын оролцоог хангана гэдэг нь өөрөө төрөл бүрийн сонирхол өгөх талууд яг ямар үзэл бодолтой байгаа вэ гэдгийг нэгдүгээр олж мэддэг. Хоёрдугаар итгэлцээ бий болгодог. Бүгдээр нь яг ижил төвчний ойлголтуудыг бий болгодог. Энэ маань болохоор том төсөл, жижиг төсөл гэж аж төсөл дээр одоо ийм үр дүнгуудыг хангаж өгдөг байна. За тэгээд олон нийтийг одоо хэрхэн оролцуулдаг вэ? Тэгэхээр нөгөө төсөл танилцуулахдаа уул уурхай төлөвлөж байгаа төсөл танилцуулахдаа тэр нөгөө
төслөөс хамаарат байршлын хааны ч юм уу хэмжээний ямар олон асуудлаас хамаарат одоо олон нийтэд яг энэ төслөө яаж зарлах уу тэгээ яаж тэдний олцох гэдэг өөрөө тодорхойлогдож байгаа. Тэгээд том төслүүд дээр ялангуяа нөгөө заавал байгаль орчин төлөөлөх байдлын үнэлгээ хийх төслүүд дээр бол вебсайтаараа одоо дамжуулаад энэ оролцоог хангахаар хамгийн түгээмэл байдаг. Тэрнээсээ гадна бол яг бусад зарлаж мэдээлэх байдлаар тэр аргачлалыг бас ашигладаг. Юуны хувьд бол ингээд олон нийтийн оролцоо хангахад ингээд саналуудаа өгөөч гэдэг зарсан байгаа тохиолдолд ямар нэгэн хязгаарлалгүйгээр ерөөсөө одоо сонирхсон энэ одоо хүссэн хийж дээр өөрийн саналыг гаргаж авах боломжтой байж байгаа. Тэгэхээр яг нөгөө төрөл бүрийн саналууд гарч ирнэ. Тэгэхээр бид нар яг нөгөө хүсдэгдэх арга ашиглаж байгаа. Тэр хүсдэгдэлээ болохоор тодорхой яг одоо юу гэх сэдвүүдээ сэдвчилсэн байдлаар тэр ерөөсөө саналуудыг хүсдэгдэлээр нэгтгэгээд за тэрэн дээрээс хамааруулаад энэ гаргаж ирсэн асуудал дээр ямар арга хэмжээ авах юу гэх хэн энүүдээр хариу өгөх гэдгийг нь тодорхойлж харж байна. Тэрнээсээ гадна вебсайтаар дамжуул захин хуудасаар дамжуулж авахсаа гадна одоо нээлттэй уулзалтууд гэж хэлдэг. Тийм аргачлалууд байдаг. Тэгэхээр энэ дээр бол ихэвчлэн нөгөө төслөө гэж санал болгож байгаа компанийн төлөөлөл бас оролцдог. Одоо үндсэндээ юу гэдэг иргэдийн нийтийн уулзалтыг уурлаа. Тэгээд ийм төрлийн арга хэмжээ шууд иргэдтэй уулзж байгаа хурал цугдаанууд дээр болохоор төсөл санаачлаад санал болгож байгаа өргөдөл гаргач төлөөлөл байх нь чухал дээ. Тэгснээрээ бол тэд нар маань болохоор нөгөө талуудын зүгээс асууж байгаа асуулт нь одоо тодруулах өгөх боломжтой болж байгаа. Тэгээд энэ дээр нөгөө компани төлөөлөл оролцсноор бол илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг явж байгаа олон нийт гаргаж өгч байгаа юм. Тэгээд тэр нөгөө гаргасан байгаа өргөдөл уурхай үйл ажиллагаа явуулах тэр төсөл маань одоо яг ямар ач холбогдолтой гэдэг юм уу үүнтэй холбоотой одоо дэлгэрэнгүй тодруулахыг гаргаж өгөх боломжтой яаж байгаа. Тэгэхээр нөгөө хүмүүсийн юм уу тэр гаргаж ирж байгаа санал дээр үзлээ компани болохоор өөрсдийнхөө төлөвлөгөөн дээр өөрчлөлт оруулж болно. Эсвэл одоо бусдын талуудад бас гарсан санал дээр үзлээ үзүүлж болох тэр боломж сөрөг төлөвлөлтийг бууруулах нэмэлт арга хэмжээнүүдийг бас төлөвлөлт хэрэгжүүлэх боломжтой болж байгаа. Тэгээд ийм нээлттэй хэлцүүлэг байдлаараа хийснээрээ бол буруу ойлголтууд бий болохоос нэгдүгээр сэргийлж байгаа. Хоёрдугаар болохоор хамаарах талуудтай харилцаа холбоог байнгын ихэнх холбоог бий болгож өгч байгаа. За тэгээд гол ямар асуудлууд байна гэдгийг тодорхойлж гаргаж ирж байгаа. Тэгээд нөгөө дээрээс нээлттэй уулзалтууд санал авах арга хэмжээ хийснээр олон нийтийн зүгээс тэдний үнэт зүйл нь юу юм бэ гэдгийг нэгдүгээр тогтоод за тэгээд нөгөө төслийн төлөвлөгөө өөрийнхөө зорилтын дээр тусгаж өгдөг. Тэгээд дээрээс нь олон нийтийн зүгээс нөгөө үзүүлж болох сөрөг төлөвлөлийг л тодорхойлж боломж төлөвлөлүүдийг аль болох ихээр тодорхойлж гаргаж ирээд энэ дээрээ үндэслээд тэр үзүүлж байгаа төлөвлөлүүдийг бууруулах ямар арга хэмжээ байна уу гэдгийг хамтдаа одоо тодорхойлж гаргаж байгаа. Тэгээд үндсэндээ бол одоо энэ олон нийт хэлцүүлгийг зөв хийснээр эдийн засгийн зардлыг багасгаж өгч байгаа юм. Нөгөө ямар нэгэн буруу ойлголтууд байсан бол тэрүүдийг залруулж өгч байгаа. Ирээдүйдээ учирч болох одоо төрөл бүрийн асуудлуудыг шийдэх дарга замуудыг нэртэй тодорхойлж. Тэгээд нөгөө яг үйл ажиллагааны шатандаа орохлоор олон нийтийн зүгээс ямар асуудлуудыг гаргаж тавьж ирсэн гэдгийг мэддэг учраас нөгөө үйл ажиллагааны удирдлага нь илүү сайн болно. Тэгснээрээ бол нөгөө олборлох үйл ажиллагаа илүү тогтвортой үр дүнтэй явагдах боломжтой болно. Тэгээд нөгөө энэ хэлцүүлэг хийгдснээрээ нөгөө олон нийтээс нөгөө лиценз авч байгаа. Одоо юу гэдгийг нийгмийн лиценз гэдэг юм гал авч байгаа. Тэгээд үйлдвэрлэл нь илүү тогтвортой үр дүнтэй явагдах боломжтой болчихж байгаа. Ус агаар одоо газар хөрсөнд үзүүлж байгаа нөлөөллүүдийг бууруулж байгаа энэ нөгөө юуных үр дүн тэгснээр бол нөгөө байгаль орчин тогтвортой байдлыг ч гэсэн одоо энэ нөгөө олон нийтийн хэлцүүлэг сангаж өгч байгаа. Тэгээд нийтэд нь ингээд аваад үзэхлээр олон нийтийн оролцоог хангах гэдэг нь нийгэм болоод эдийн засгийн хувьд үр дүн тухайн орон нутгийн иргэдэд хүртэл за тэгээд эрүүл аюулгүй амьдрах боломжийг нь бий болгож байгаа. За бүр цаашдаа тэгээд нөгөө амьдралын чанарыг нь илүү сайжруулах гэдэг ийм үр дүн хүргэж байгаа. Одоо энэ дээр болохоор би нөгөө танилцуулгадаа нэг төв хэлжсэн кейс судалгаан дээр үзлээд бас мэдээлэл баталгаажууллаа гэдэг энэ хэсэг рүү оръё. Тэгэхээр нөгөө уул уурхай төслүүдээр хамтран ажиллах гэж хэлсэн. Тэгээд төрийн байгууллагын төвшөлтч олон нийтийн аж төвшөлт энэ дээр болохоор давуу тал нь юу юм бас нөгөө тулгарч ирсэн хөндлөл асуудлууд юу бэ гэдгийг кейсээр одоо илтгэх харуулах гэдэг. За эхний кейс нь болохоор бол яг хуу засгийн уурхай дээр энэ маань яг хуу нөгөө хаагдсан юутай
гол нөгөө асуур үйлчлэгээний үйл ажиллагаа явагдаж байсан. Тэгээд энэ дээр яг нөгөө үер болоод энэ үерээсээ болоод тодорхой асуудлууд үүссэн байж байгаа. Энэ уурхай дээр одоо жишээ болгоод. Тэгээд за яг энэ дээр бол зураг дээр санаж тэр цэнхрээ төвдөлсөн хэсгээр болохоор манай нөгөө нацуусны станц байж байгаа юм. А нөгөөх нь болохоор нөхөн сэргээсэн одоо цөөрөм гэх юм да 70 байгуулаад цөөрөм байгаа юм. Тэгээд эндээс хойшоо та нар одоо хаяглаа 70 гаргаж байгаа бах. Тэгэхээр энэ нөгөө юунаасаа одоо үндсдээ нөгөө шугам хоолоор гараад одоо хойд зүг рүүгээ чиглэсэн байдалтай байж байгаа. Тэгэхээр энэ яг хоёр улаан хэсгийг харж байгаа. Энэ болохоор нөгөө юу хавар одоо үер болоод үндсдээ нөгөө тэнд байж байгаа үндсэн хоёр шугам нь одоо шугам дээр нь гэвч аваар харсаад дэвтэл үүсээд одоо хальт үүссэн гэдэг хэсгийг харуулж байгаа. Тэгэхээр энэ бол яг нөгөө зэсийн уурхай тэгээд хууч зэсийн холбоотой ашиглаж байсан. Тэгээ яг одоо нөгөө энэ маань зогсоод яг үндсээ одоо үйлчлэгээ одоо бусад үйл ажиллагаанууд хийгдчихсэн ийм уурхай байгаа. Нөгөө дэс холбоолт нь бол зогсчихсон. Энэ бол одоо харагдчихсан. Тэгэхдээ нөгөө юуны зогсныхын дараах үйл ажиллагаанууд үргэлжилжсэн. Тэр нөгөө нэг хаягдлын далан тэндээс байж байгаа тэр бохирдолтой усыг л одоо юу руугаа байгаль руугаа алдах гаргахгүй гэдэг энэ одоо үйл ажиллагаа үргэлжлээ явагдчихсан юм хаа. Тэгээ яг 17 онд нөгөө цас ихтэй байсан. Тэгээд цас хайлаад нөгөө манайхаар шар усны үеийг маш хүчтэй болсон. Зөвхөн уурхайч биш ерөнхийдөө энэ хавийн орчныг үндэстээ бол бүхэлдээ шар усны үеэр болсон. Тэгэхээр нөгөө энэ үерээс ахуулаад нөгөө уурхай зам за тэгээд нөгөө эрчим хүчтэй байгууламж за нөгөө нөхөн сэргээсэн байж байгаа тэр юуны цөөрөмтэй хаягдлаа далантай хэсэг эдгээр бол үндсээр их маш их одоо дэвлэж болсон. Тэгэхээр яг энэ дээр байж байгаа нөгөө хаягдлаа ингээд хадгалсан байж байгаа далан дээр далан маань одоо хадагшаага хайлаад энэ маань бол одоо ойрхон байж байгаа газар руу маань одоо хайлах юм аюултай болсон байна гэдгийг одоо хоёр яам руугаа мэдгдсэн байгаль орчинд хариуцсан яам нөгөө эрчим хүч бол газар орсон яам руугаа. Тэгээд энэ маань нөгөө хальж урсаад очих газар маань болохоор нутгийн иргэдээ нөгөө унтны усаа авдаг хамгийн гол чухал газар руугаа урсцтай юм газар байсан. Тэгэхээр энэ дээр бол яг одоо ийм тохиолдол үүсээд энэ тохиолдолд нөгөө уурхай үйл ажиллагаа их өсөлтөд оператор онцгой байдлын алба за тэгээд уурхай хариуцсан байцаагч байгаль орчны байцаагч за тэгээд нөгөө ойролцоо байж байгаа өмдөн усны халамжид сөрөглөлөө үзүүлэх гэдэг орон нутгийн хотын одоо удирдлагын төлөөлөл ингээд 5-6 олон талууд энэ дээр бол хамтарч ажилласан. Тэгээд энэ нөгөө бүх талууд маань хамтдаа байж байгаад одоо энэ нөгөө далагаас хаягдлаас алдагдах явдлыг бууруулахын тулд яг уурхай нь ямар үйл явуулах шаардлагатай хэд хэдэн ийм одоо сонголт хувилбаруудыг боловсруулж гаргасан. За тэгээд яг нөгөө юуныхаа хувьд бол орон нутгийн зүгээс бол яг үнэтэй холбоотойгоор хэвлэлийн мэдээлэл бид гаргах хэрэгтэй. Тухайн асуудлыг одоо бид хэдэлтэндээ авсаа гэдэг мэдээлэл гаргах хэрэгтэй байна гэдэг энэ зүйлсийг бол ярьж ирсэн. Тэгэхээр яг энэ дээр бол ямар сал гаргаж ирсэн бэ гэхээр яг энэ ямар эрсдэл тулгараад байгааг өгүүлээд энэ нэлээд тайван одоо ойлгомжтой өнгө байдлаар явуулаад за уурхай талаараа ч бас одоо эрэг мэдээлэл гаргаад энэ асуудлыг бол одоо төрийн байгууллагуудын зүгээс энэ асуудлыг одоо анхааралтай авч ажиллаж байгаа гэдэг ийм одоо агуулгатайгаар мэдээлэл гаргая гэдэг шалгалсан байна. Тэгээ яг нөгөө талуудын хувьд бол нөгөө уул уурхай яам байна болохоор яг энэ уурхай үйл ажиллагаа явуулж байгаа талбай нь бол уул уурхай яамны одоо их асуудал хариуцсан одоо юу байж байгаа юм. Гэтэл энэ маань нөгөө хаягдл байна далан мал задраад ч юм уу байгаль руугаа ингээд тусмаар алддаг тохиолдол энэ маань нөгөө байгаль орчны яамных нь хариуцсан асуудал байгаа болж байна. Тэгээд яг энэ нөгөө яг тэр дээр бол юунаасаа усаа бол одоо тэр далантай бариад байлгүйгээр ч юм уу хадагшаага гарах хэрэгтэй байна ч гэдэг юм уу те. Ийм саналууд бол юунуудаас орон нутгуудаас гарч ирж байгаа. Тэгээд талаас гарч ирж байгаа. Нөгөө талаараа байгаль орчны талын яамны төлөөлөл болохоор энэ дээр одоо энэ усыг одоо хадагшаага асгаж байгаа тохиолдолд бол энэ дээр одоо ямар нөлөөлөл үүсэх вэ гэдэг загваруудыг боловсруулж гаргаж ирж байгаа. Тэгэхээр яг тэр гаргасан саналуудын хувьд бол юуруугаа одоо орон нутгатаа мэдээлээд эдүүнийг одоо энэ усаа гэдэг адагшлуулах хэрэгтэй байна гэдэг санал гарч ирсэн. Тэгээ яг нөгөө урсцсан маш хурдан байсан учраас энэ маань бол нөгөө тухайн үед үеийн хэрэгтэй байсан учраас энэ усыг асгахад бол маш хурдан хугацаанд нэрийн аваа учраас яг онцтой усан дээр хүрэхгүй байна гэдэг ийм дүгнэлтүүд гарч ирсэжлээ гэсэн одоо энэ бол хамгийн гол сонголт нь биш байсан. Тэгээ яг нөгөө юуныхаа хувьд бол талууд ярилцж хагаад
энэнийг бол нэлээд сайн хяналтайгаар бид нар одоо даалгаврынхаа усыг одоо агшлуулах хэрэгтэй байна гэдэгтээ санал нийлсэн боловч яг бодит байдал дээр бол энэ хэрэгжүүлээгүй. Тэгэхээр яг энэ дээр болохоор тэгээд яг юуныхаа компани бол нэлээд шуурхай арга хэмжээ аваад тэр нөгөө эрчим хүчийн урдан хугацаа сэргээгээд түр хугацаанд хэрэглэх нөгөө хоолой энэ дээр байгуулад тэр дээр доор харагдчих хоолой байгуулад тэр хоолойгоо дамжуулаад нөгөө байгаль руугаа усаа алдахгүйгээр одоо юу яагаад зохицуулж чадсан. Тэгэхээр яг нөгөө түр хугацаагаар нөгөө энэ дээр хоолой байснараа бол тодорхой хэмжээгээр цаг хоцсон. Тэгээд энэ хооронд бол нөгөө эрчим хүч тэгээ яг нөгөө богцсон усыг ишиг зөөл сэргшүүлэх тэр хоолойгоо сэргээж авчихсан байна. Тэгэхээр яг энэ дээр бол яасан бэ гэхээр хамгийн гол нь бүх талууд нэлээ их одоо хамтраад одоо нэгцэр зохицуулалтаар ажилласан. Эннийхээ хүрээд олон нийтэд одоо хүрч байгаа мэдээллүүдээ зөв зохистой хүргэсэн. Тэгээд энэ асуудлаа бид нар шийдэж чадтайгаа итгэлийг бий болгосон. Дээрээс нь энэ тулгарсан одоо аваар ослоотой нөхцөл байдлыг одоо үрдүнтэйгээ шийдсэн ийм үрдүнтэй болсон байна. Тэгэхээр одоо бүх талууд хамтарч ажилласныг үр дүнгэл харуулж байгаа. Дараагийнх нь болохоор яг энэ хамтын ажиллагааныхаа шатанд бид нар уян хатан байх нь одоо хэрэг чухал юм бэ гэдгийг харуулах ийм жишээ байна. Хайгуулын төсөл байсан. Хайгуулын төсөл болохоор яг олон нийтийн ус хангамжийн хамгийн одоо гол хагалбар зэг гэдэг юм уу ус бүрддэг тэр хэсэгтээ одоо энэ байд тохиолдсон явдал байна. Тэгээ яг энэ нөгөө юугаа жишээ рүү орохын өмнө нэг үндсэн нэг зарим нэг мэдээллүүдийг бас энэ дээр дэмжих хэрэгтэй байна. Тэгэхээр нөгөө түрүү хэлжсэн ерөнхий байцаагчийн эрх олгосны дагуу тухайн бүсд ажиллаж байгаа одоо ажилтнууд маань тухайн нөгөө хайгуулын үйл ажиллагаа маань яг ямар сөрөг нөлөө үзүүлж болох вэ гэдгийг тодорхойлох үнэтэй холбоотойгоор нөгөө үйл ажиллагаа явуулах гэдэг л гарах тэр эрхийг эзэлдэг. Тэгэхээр нөгөө хайгуулын төсөл дээр бол нөгөө сонголтоо шийдэх төрөөр хэлжсэн. Заавал олон нийттэй бол хэлэлцүүлэх шаардлага бол хуулиар заасан дээр шаардлага бол тавигддаг. Цэвэр нөгөө хариуцсан хүн энэнийг хийх үү хийхгүй гэдэг шийдээ явдаг. Тэгэхээр нөгөө захиргааны тухай хуулиараа болохоор төрийн асуудлын төрийн албан хаагч нь бол энэ нөгөө нэг үзүүлж болох сөрөг нөлөөлөл удирдах талаар одоо шаардлагатай бүх арга хэмжээг авч шийдвэрээ гаргаж ажиллаад ирхийг заасан байж байгаа. Хайгуулын төсөл дээр болохоор энүүнийг хариуцсан байгаль орчны байцаагч нь олон нийтийг оруулах уу гэдгээ хэлцэх үү гэдгээ шийддэг учраас энэ дээр болохоор аль талыг авчираад энэ дээр одоо энэ сад болгож байгаа төсөлтөд салдыг нь авах уу гэдгээ бас шийдэж гаргаж байгаа. Яг энэ маань болохоор юу дээр эрүүл мэнд аюулгүй ажиллагааны тухай хуулиараа хэдийгээр нөгөө нэг талаараа бол энэ дээр олон нийтээ санал авахгүйгээр хийж болох ч гэсэн эрүүл мэнд аюулгүй ажиллагааны тухай хуулиараа олон нийтийн одоо нөгөө үндэсний ус хангах чухал үүрэгтэй тэр усны хагалбар газар байж байгаа одоо үйл ажиллагаа дээр болохоор бас өөр шаардлага тавьдаг гэж байгаа. Тэгээ энэ болохоор Амарилагын төсөл байж байгаа. Яг энэ бол сонин дээр гарсан мэдээллийг шууд дээр харуулсан байж байгаа. Бол орон нутгийн зүгээс энэ төслийг одоо хэрхэн эсэргүүцчихсэн бэ гэдэгтэй холбоотой мэдээлэл дээр байгаа. Тэгэхээр яг ингээд сонин дээр энэ нөгөө мэдээ ингээд гараад тухайн нөгөө төслийг эсэргүүцсэн мэдээ гаргахад бол нөгөө зөвшөөрөл хариуцсан ажилтан бол энэ хайгуулын төслийг одоо эхлүүлэх зөвшөөрлөөр өгсөн байсан. За энэ дээр болохоор яг нөгөө орон нутгаасаа бол зөвшөөрөл өгчихсөн. Олон нийт маань болохоор нутгийн иргэд болохоор зөвшөөрөл өгсөн байна гэдгээр мэдээд яамд гомдол гаргацсан байсан. Хайгуулынхаа өрөөнд болохоор нөгөө 16 аян өргөний цаоног гаргах. За тэгээд дээрээс нөгөө албадгал туршил гэдэг үү тэр судалгаа хийх одоо ийм төлөвлөгөөтэй төсөл байсан. Тэгэхээр энэ дээр бол яг нөгөө зөвшөөрөл нь олгочихсон хайгуулын ажил гэдэг явагдах гэдэг. Энэ соёл дээр гарсан мэдээлэлд бол хоёр гол асуудлыг хөдөж гаргасан байна. Эхнийх нь бол энэ хайгуулын үйл ажиллагаатай холбоотой зөвшөөрөл олгохын өмнө нутгийн иргэдтэй заавал зөвлөлдөх ёстой байсан гэдэг ингэж нэг бодогдсон. Тэгэхээр энэ маань болохоор дараагийн нэг асуудал болохоор энэ нэгдүгээр зөвлөлдөөгүй, хоёрдугаар энэ хайгуулын үйл ажиллагаа бол тухайн орон нутгийг усаар хангаж байгаа хамгийн гол бүс нутагт сөрөг нөлөөлөл үзүүлэх юм төсөл юм аа гэдэг. Энэ хоёр үндслээр одоо эсэргүүцсэн нийтлэл санагдсан. Тэгэхээр яг нөгөө энэ тохиолдолд бол хариуцсан зөвшөөрөл хариуцсан ажилтан бол компанитай энэ асуудлаар одоо ярилцаад олон нийтэд энэ асуудлыг одоо хилцэх хүртэл үйл ажиллагаагаа эхлүүлэхгүй байж болох уу гэдэг энэ асуудлыг ярилцсан байна. Тэгэхээр яг компани зүгээс хайгуулынхаа төлөвлөгөөгөө жоох хойшлуулад 30 хоногийн хугацаанд бол одоо нутгийн иргэдийн зүгээс үүнтэй холбоотой өөрсдийнхөө саналуудыг гаргаж өгөх энэ боломжийг нээж өгсөн. Тэгэхээр нөгөө юуны хувьд
зөвшөөрлөө хариуцсан ажилтнаар болохоор энэ хугацаанд иргэдээс ирсэн энэ гарсан саналуудыг судалж үзээд тэгээд энэ нөгөө санал дээр маань бол шинээр зөвшөөрөл олох шаардлага юм уу зөвшөөрлийг эргэж авах шаардлагатай мэдээлэл тийм ирж үгүй юу гэх юм уу энүүнийг одоо судалж үзэх гэдэг үүргийг хүлээсэн байж байгаа. Тэгээд яг бол шинээр зөвшөөрөл олох юм уу эсвэл үргэлжлүүлэх. Тэгээ яг хуу ингээд иргэдийн саналыг авсан дээрээс нь нэмэлтээр бас иргэдтэйгээ хилцүүлгүүд хийсэн. Энэ нөгөө иргэдийн усан хангамжийн гол чухал үүрэгтэй энэ усны хэлбэр ганцаар одоо бид нар юу яаж ус авдаг цуглуулах талбай дээр байж байгаа болохоор үүнтэй холбоотой ямар шөрөлдөлөл байж болох уу гэдгийг хилцүүлэг хийсэн байж байгаа. Тэгээд нөгөө олон нийтийн зүгээс саналууд гарч ирсэн. Тэгээд нөгөө зөвшөөрөл олгосон ажилтан маань энэ дээр яасан бэ гэхээр зарим гарсан саналуудын зарим дээр нь үндэслээд тэр саналууд дээр үндэслээд нөгөө олгосон зөвшөөрлөхийн нөхцөлтэй тодорхой хэмжээний өөрчлөлт оруулсан байж байгаа. Зарим гарсан саналууд хуулиар заалтчихсан үйл ажиллагаараас илүү давсаг гэх юм уу тийм байсан болохоор харагдахгүйгээр зөвхөн харагдах шаардлагатай саналуудыг нь одоо шинээр нэмэлт шаардлага болгож оруулсан. Иргэдийн зүгээс гарсан бүх саналуудыг бол бүгдээр ингээд тэр зөвшөөрлийнх нь хамаарах нөхцөлдөө мөрөг оруулаагүй ч гэлээ гэсэн энэ бол нэгдүгээр иргэдийн оролцоо хангасан байж байгаа. Хоёрдугаар бол одоо ойлголтыг нэмэгдүүлсэн ийм үйл явц болсон. Өөрөөр хэлбэл уян хатан байснараа энэ байна. Нэгдүгээртээ энэ олон нийтийн зүгээс саналаа гаргах эдний саналыг энэ одоо тусгай зөвшөөрлийнх нь нөхцөлд нь тусгаж явах боломж гарсан. Нөгөө талаараа бол одоо төр хугацаагаар хойшилж гэлээ гэсэн нөгөө олборлох үйлдвэрлэлээс салбараа одоо өрсөлдөхөд ийм байх хэмжээд хадгалах боломж нэгж өгсөн байна. Заавал байгаль орчинд нөлөөлөх байдлын үйлдвэрийг хийгдэх ёстой гэж ангилт тавьсан тэр төсөлдөр тусгай зөвшөөрөл төсөл өрөөдөл гаргахаас өмнөх шатандах олон нийтийн оролцооны жишээ. Энэ маань болохоор яг үгүй алтны уурхай төсөл байсан. Тэр Камлупс гэдэг тэр хоттой орох үндсэндээ бол нөгөө иргэдийн орчин сууж байгаа газраас бол 2 км-ийн зайтай хэрэгжих төсөл байсан. Тэгээд яг нөгөө юуны хувьд бол орон нутаг дээр хийж байгаа нөгөө байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээ энэний хүрээ тэгдэх хилцүүлгийнхаа хүрээнд бол нэлээ нутгийн иргэд тэгээд уугуул иргэд гэдэг бүх талуудтай бол энэ хилцүүлгүүд хийгдсэн. Ерөнхийдөө бол энэ дээр бол талуудын зүгээс бол төслийг бол эсэргүүцэл маш их байсан төслээс. Хилцэх шаардлагатай талуудын тоо олон байсан болохоор энэ дээр яасан бэ гэхээр олон нийтийн зөвлөлдөх бүлэг гэдгийг байгуулад тэр нь бол яг нутгийн иргэд юм уу тодорхой одоо хамаарах бүлгээс гарах саналуудыг цуглуулах саналуудыг авах үйл явцыг хариуцж ажилласан. Тэгэхээр яг энэ нөгөө зөвлөлдөх бүлэг дотроо бол орон нутгийн инженер төрийн бус байгууллагууд, байгаль орчин төрийн бус байгууллагууд, загасчлалынхан одоо аялал жуулчлалынхан гэдэг юм уу тэр олон салбаруудын төлөөлөл багтсан байж байгаа. Энд олон чиглэлээр тэгээд их олон тийм нээлттэй хилцүүлгүүд явсан. Тэр хилцүүлэг дээр бол олон тооны саналууд гараад тэгээд нөгөө төсөл нь болохоор одоо эргээд энэ төслийг хэрэгжүүлэх үгүй юу гэдэг бусад хамааралтай асуудлууд дээр дахин үнэлгээ шаардлага гарсан. Нийтийн санал дээр үзлээд уурхай бол нөгөө өөрийн анхны төлөвлөгөөн дээр зураг төсөл дээр өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл өмнө нь бол яг 2 км-ийн зайтай уурхай дэд үс байрлах байсныг дэд үсцийнх нь байрлалыг шилжүүлээд тэгээ уурхай болоод нөгөө иргэдийн орчин сууж байгаа газрын хооронд 4.5 км-ийн одоо зайтай тийм одоо завсрын гэх юм уу хамгаалтын бүс бий болгохоор одоо уурхай дээр төсөл дээр өөрчлөлт оруулсан. Бас нэг уурхай зураг төсөл дээр өөрчлөлтээс нөгөө Телекстэй хаягдал өдрүүдээр бас шинээр ашиглах юмудаа шид технологи хэрэглэхээр болсон. Энэ хаягдал өдрөөс гарах одоо төлөвлөрийн асуудлуудаас болоод эдгээр уурхай юмдаа зураг төслээр бас өөрчлөлт оруулсан байна. Энэ бүхний дараа компани бол өөрийнхөө нөгөө зөвшөөрөл авахар хүссэн өргөдлөө гаргаж өгсөн байхад энд шатанд бол компанийн хувьд бол ер олон нийтийн зүгээс гарах олон асуудлууд дээр хариулттай болсон байсан ч гэсэн олон нийтийн зүгээс бас энэ нэг эсэргүүцэх цаашаа үргэлжлэл гараад байсан. Хүртэл гаргангууд нөгөө вебсайт дээр байгаль орчны байгаль орчин хариуцлага агуулгын вебсайт дээр энэ үргэлжлэлийн бүх материалуудыг тавьчихж байгаа. Тэгээд энэ дээр ихэд 2000 гаруй одоо санал иргэдээс ирсэн. 2000 санал ирэхэд компани яасан бэ гэхээр ерөөсөө 2000 санал болгоны бүгдээр үзээд тэгээд зарим санал дээр илүү тодруулах гаргаж өгсөн буруу ойлголтоос болсон байраа. Эсвэл зарим дээр нь болохоор өөрсдөө төлөвлөсөн нөгөө сөрөг нөлөөллийг бууруулах тэр үйл ажиллагаагаа илүү нэмэгдүүлэх замаар тэр 2000 саналыг бол үзээд шийдсэн гэсэн.
Ингээд нөгөө олон нийтийн оролцоог хангасан гэдэг нь өөрөө бас их амжилттай болсон үйл явц. Тэгэхээр энэ маань бол тэр нөгөө төрийн үйл явц, зөвшөөрлөх үйл явцаа нэгдүгээр хадгалж хийсэн. Хоёрдугаар тухайн үйл ажиллагаанаас бол олон нийтэд ямар нэгэн сөрөг нөлөө учруулахгүй байх утсаар одоо энэ төслийг хэрэгжүүлэх боломж нэгдсэн л гэсэн. Харамсалтай бол энэ төсөл дээр бол байгаль орчинд нөлөөлөх байдлын үйлдвэр батлагдаагүй. Ягаад гэвэл эсэргүүцэл маш их байсан учраас төлөвлөгөө нөлөөлөх байдлын үйлдвэр батлагдаагүй. Тэр батлагдаагүй болохоор байгаль орчинд нөлөөлөх байдлын үйлдвэрлэгээ гэрчлэгээ гэдэг зүйлээр компаниар олгодоогүй. Тэгэхээр цаашаагаа нөгөө зөвшөөрлөлийн процесс явагдаагүй гэсэн. Тэгээ дараагийн нэг жишээ нь бол зүгээр яг одоо онцгой нөхцөл үүссэн байдал одоо нөгөө талуудын оролцоо хамтын ажиллагаа. Энэ дээр бол нэг уурхад нэг хаяглалын галан задраад энэ дээр асуудал гарсан. Тэгээ яамны зүгээс болохоор яг юм хяналтын хороо байгуулад тэр хорооныхоо өрөөнд бол одоо хаягдлын галантай холбоотой энэ нэг засварлагтай холбоотой үйл ажиллагаа үүнтэй холбоотой одоо нөгөө их болох үйл явцыг авч хэрэгжүүлсэн байна. Яг үедээ та нар баг сонссон багтай энэ Mount Poly гэдэг энэ төсөл 2014 онд одоо нөгөө хаягдл хадгалахтай даалгаврын байгууламжтай бол нэлээд том асуудал үүссэн. Тэр бол их олон ажил хийгдсэн. Төрийн олон байгууллагуудтай нөгөө хороод ороод ажилласан. Яг хуу энэ жишээ нь бол зөвхөн хаягдлын даалгавраа сэргээ засварлахтай холбоотой үйл ажиллагаа, үүнтэй холбоотой нөгөө зөвшөөрөл тэгээ их олгохын үйл явц яаж явагдсан бэ гэдгийг харуулах юм. Энэ бол одоо их одоо амшигын хэмжээний юм болсон та. Тэгээ энээсээ болоод нутгийн иргэд төрийн байгууллага нөгөө уугуул иргэд ер нь бүх талууд бол нэлээд их одоо хүнд тийм шокийн байдалд орсон. Үн дээр бол нөгөө их ноцтой асуудал гарсан болохоор тэр нөгөө бүсдээр тэр регионал дээр нөгөө уурхай хөгжлийн хяналтын хороо гэж тийм хороогоо одоо маш хурдтай байгуулад энэ дээр ажилласан. Нөгөө хорооны юм бол үндсэн үүрэг бол одоо энэ нөгөө дасан хаягдлын даалгаврыг хурдан хугацаанд өхөн сэргээх. За тэгээд үүнээсээ үүссэн байж байгаа бохирдлыг цэвэрлэх гэдэг хоёр үндсэн үүрэг бол одоо хороонд орсон байна. Тэр хорооных нь бол яг нэг талаараа бол энэ мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулах нь хамгийн гол асуудал нь бол үүнээс байгаль орчинд үзүүлж болох нөлөөллийг л одоо багасгах байхгүй болох гэдэг нь бол тэр хорооны гишүүдийн хувьд хамгийн гол үндсэн үүрэг шүү гэдэг энэ асуудал тавигдсан. Гол нь болохоор дараагийн алхам юу байх вэ гэдгээс илүү байгаль орчинд нөлөөлж байгаа байдлыг л маш хурдан хугацаанд багахгүй болох гэдэг л гол зорилго нь байсан. Яг хорооны зарим гишүүд бол нэлээд их ууртай. Тэгээд энэ уурхай дээр одоо дараа нь ямар арга хэмжээ авах уу гэдэг алхам хийх үү гэдэг л энэ зүйл рүү төлөх хандж байсан. Хорооны гишүүдэд бол одоо энэ нөгөө асуудлыг зогсоохыг байгаль татгаж байгаа зогсоох ч юм уу энэ нөгөө хэрэгцээний талаар бас ойлголт өгсөн үр дүн үндсээр 2-7 хоногийн хугацаанд одоо багтаад энэ нөгөө уурхай үйл ажиллагааг нэрий болгох одоо нөгөө хаягдлын даалгаврыг нөхөн сэргээхтэй холбоотой зөвшөөрлөг бүх ажиллагаа багтсан юм байна. Энэ дээр нөгөө жишээ нь юу харуулж байгаа гэхээр ийм одоо онцгой нөхцөл байдал үүссэн үед ч гэсэн одоо хамаарах бүх талуудыг одоо нэг дээр авчираад энэ дээр одоо тэр талууд ууртай маш ууртай цухалцсан гэж янз бүрийн талууд байж байгаа авчираад тухайн үйл ажиллагаа дээр оруулснараа бол энэ нөгөө тохиолдож байгаа асуудлуудыг хурдан хугацаанд дараагийн алхмын юу болох юм бэ гэдгийг тодорхойлж гаргахад үр дүнтэй байсан гэдгийг харуулж байгаа. Тэр хороо нь болохоор зөвхөн одоо энэ хаягдлын даалгаврын асуудлаа шийдэж зогсоогүй цаашаа үргэлжлүүлж ажиллаад тэгээд нөгөө энэ уурхай нөгөө төлөвлөгөө уурхай юу дээр утасдээ өөрчлөлт оруулаад тэгээд зарим байгууламжууд тэгээд нүүлгэх ч юм уу энэ бүгдийг эцэлж дуусгах хүртэл одоо хороо хяналтын хороо үргэлжлүүлж ажилласан. Энэ дээр бол яг нөгөө засгийн газар төрийн байгууллага төрийн зүгээс бол одоо яг хууль тогтоомжуудыг даган бүрдүүлэх чиглэлээр хамтран ажилласан юм жишээ байгаа. Яг уурхай нөгөө асуудал хариуцсан байцаагч нар бол нэрээ дурдлаггүйгээр яг гомдол ярьсан байж байгаа. Өөрөөр хэлбэл British Columbia мужийн одоо яг энэ баг төв хэсэгт одоо хууль бусаар одоо энэ шороо хортон дээр юм олборлт явагдаж байгаа байна гэдэг мэдээлэл ирсэн. Тэгээ энэ мэдээлэл дээр үндэслээд нөгөө юу ачхуу газрын асуудал хариуцсан яам дээр нөгөө байгалийн нөөцийг одоо байцаагч гэж байж байгаа. Дээрээс нь байгаль орчны албаны уулуурхай асуудал хариуцсан байцаагч нар бол энэ дээр хэдийн шалгалт хийсэн байна. За тэгээ энэ дээр энэ яг хуу одоо шалгалтыг хийгээд энэ дээр бол одоо нэлээд томоохон зөрчилтэй зүйлсүүдийг олж илрүүлсэн. Хамгийн одоо том зөрчлүүд юу гэхээр нөгөө мөнгөн ус хэрэгжилж байсан. British Columbia мужид ашиглах хөргөлжсөн мөнгөн ус хэрэгжилж байсан.
юугаар зөвшөөрөгдсөн газартай биш одоо лицензээ бус талбайдаа зөвшөөрөлгүй газар олборлт хийж ирсэн. За тэгээд нөгөө юуны голын булгийн хажууд өөрөлдөх нөгөө устдаа газар тэжээдлийн бууж гэдэг үйл яг тэр газарт олборлт явагдчихсан. Тэд байж байгаа голыг бол энэ уул уурхад хорог төхөөрөмж авшаанууд нь бохирдуулж байгаа. Уурхай уул ажиллагаасаа болоод эдний нөгөө зэрэгэлдээ байж байгаа одоо бусад толгойн эд хөрөнгөд бас хохирд очруулсан байж байгаа. Энэ тохиолдолд нөгөө уурхай хариуцсан байцаагч бол энүүний үйл ажиллагааг шууд зогсоох хэрэгтэй тэр хэрэгжүүлсэн. Тэгэхээр энэ дээр бол цаашаага одоо энэ дээр үүсгэсэн байж байгаа бохирдлыг цэвэршүүлэх, бохирдлыг одоо насах цэвэрлэхдээ энэ үйл ажиллагааг одоо цаашаага үргэлжлүүлэх боломжийг нь бол олборлолт явуулахгүйгээр энэ үүсгэсэн нөхцөл байдлаа одоо эргэж хэвийн байдалд оруулаа гэдэг л юм гэсэн байна. Зааварчлаа. Албад даалгавар өгөөд үйл ажиллагааг зогсоогоод ахаад 7 хоногийн дараа ахаад гэдгийг шалгалт гэсэн. Битүүрч гэсэн зогсоо гэдэг энэ юуг нь бол хайхраагүйгээр энэ нөгөө оператор компаниудаас олборлолтоо үргэлжлүүлээд байсан байна. 7 хоногийн дараа шалгалтаа дахиж илрүүлсэн. Тэгэхээр одоо нөгөө энэ дээр яах вэ гэдэг энэ дээр одоо нөгөө хууль сахиулах үйл ажиллагаа одоо хэрэгжүүлэхэд тул хамтын ажиллагаа гэдэг зүйлүүд шаардлагатай болсон. За энэ тохиолдолд болохоор нөгөө байгалийн нөөцөө байцаагч гэж байгаа. Тэр нь болохоор нөгөө хой аж ахуй газрын асуудал хариуцсан яамныхаа харьяа энэ маань болохоор усны хуулийн дагуу одоо энэ дээр хэрэг үүсгэсэн байна. Дээрээс нь нөгөө эрчим хүч уул уурхай газрын төсөө нөөцийн яамны зүгээс бол энэ дээр нөгөө нэг захиргааны арга хэмжээ авах боломжтой. Тэр захиргааны арга хэмжээний дагуу хоргуул тогтуулсан байна. За тэгээд дараа нь болохоор нөгөө нэг юуны уул уурхай эрхийн тухай хуулиар болохоор энэ дээр байж байгаа энэ нөгөө нэг ашиг болтголыг ашиглах нөгөө эрх гэж тэнүүр гэж хэлсэн. Тэрүүнийг одоо цуцлсан тэр эрх эзэмших эрхийг цуцлсан. Тэгэхээр нөгөө усны хуулиар нэг арга хэмжээ авсан. Нөгөө юуны захиргааны торгуулийг нөгөө уул уурхай хуулиараа тэгээд нөгөө ашиг болтголын эрхийн хуулиараа бас арга хэмжээ авсан байна. Тэгэхээр нөгөө энэ тохиолдолд бол энэ дээр байж байгаа нөгөө эрхийг цуцлагдаад тэгээд тэр эрхэд буцаад нөгөө нэг төрөл рүү очиж байгаа. Эдгээр юу харуулж байгаа гэхээр нөгөө төрөл бүрийн олон янзын хуулиудын дагуу нөгөө өөр өөрийн гэсэн эрх эзэлж байгаа ажилтнууд байж байгаа өөр байгууллагууд. Тэд нар хамтарч ажилласараа л үндсэндээ бол одоо нөгөө үр дүнтэй арга хэмжээ авч хуулиус олборлтыг зогсоосон гэсэн. Нэг байцаагчд очоод ч юм уу өөрийнхөө чиглэлээр ажиллах биш бүх одоо шаардлагатай байцаагчдаар энэ дээр ажиллаад нэг ингээд багц олон тооны хуулиудын хэрэгжилтийг нэг дор хангуулж явуулснараа л энэ хуулиус олборлолт зогссон одоо энэ нөгөө хуулиус үйл ажиллагаараас эдгэсэн газрыг эрхийг хэвийн байдалд оруулах боломжтой нэгдсэн гэж үзэж байна. Энэ слайдыг түрүү гаргасан. Түрүү та нар бас энийг санаж байгаа. Тэгэхээр яг энийг ахиж харуулж байгаагаа би юу гэхээр энэ нөгөө нэг хамтын ажиллагааны нэг цонхны бодлого гэдэг нь болохоор энэ уул уурхайтай холбоотой үйл ажиллагаа зохицуулах одоо хамгийн хүр дүнтэй байдаг юм а гэдгийг л одоо давтар хэлэхэд бол энэ слайдаа би дахиж харуулж байгаа. За тэгээд үндсэндээ би одоо дүгнээд тэгээд нөгөө хамтын ажиллагаа хэлээд одоо бүх талууд хамтран ажиллах энэний мань үр дүнгууд юу байдгийг энүүнийг хэрэгжүүлэхэд ямар сорилтууд тулгардаг вэ гэдгийг л одоо би ерөнхийдөө дүгнэх гэж байна. Гол үр нөгөөж нь юу вэ гэхээр нөгөө бридж клуб дээр нөгөө газар ашиглалтын талаар бол өөр өөрийн ашиг сонирхолтой олон талууд байдаг. Тэгэхээр энэ нөгөө нэг өрсөлдөх сонирхлууд энэ ямар сонирхол вэ гэдэг талаар нэгдүгээр бидлэг илүү ойлголттой болдог. Тэгээд гарч байгаа шийдвэр болохоор үндсэндээ үр дүнтэй гардаг. Тэгээд их олон талуудын ашиг сонирхлыг харилцаг үндсэн байдлаар шийдвэр гардаг. Тэр ажиллах гэдэг маань болохоор ихтгэлцийг сайжруулдаг. Тэгээд нөгөө олон нийт зүтгэхийн иргэдийн зүгээс тухайн төсөл тухайн үйл ажиллагааг ихтгэлийг өргөөрөө сайжруулдаг. Дээрээс нь бол нөгөө уурхай үйл ажиллагаа тогтвортой хөгжихтэй явагдах тэр үйл явцыг би хангаж байгаа. Тэгэхээр дараа нь болохоор хамтран ажилласараа бол одоо хоорондоо туршлагаа хуваалцах, харилцаа бие биенийхээ нөөц эх усурыг ашиглах, за тэгээд үйл ажиллагаагаа нөгөө давхцуулахаас зэрэглэх ийм үр дүнгууд бас бий болдог. Хамтран ажилласараа болохоор энэ уул уурхай чиглэлээр зөвшөөрлөгч байгаа үйл явц маань тохиолж болох нөгөө сөрөг үр дагавруудыг олж тогтоох, тэдгээрийг бууруулах арга хэмжээг урьдчилан тогтоож үүнийгээ нөхцөл болгож олгодог. Экстер бол бүх хүнд үршимэнд одоо хүрч байдаг гэсэн. Хамтран ажилласараа бол нэг уул уурхай төсөл хэрэгжүүлж байгаа тохиолдолд бол ерөөсөө бүх талуудын зүгээс заа гэсэн одоо санал гаргах юм боломжийг бүрдүүлж өгдөг. За энэ маань өөрөө бас дагалдаад
сорилтууд хүндрэлүүдтэй байдаг. Олон сорилтууд хүндрэлүүд байдаг ч гэсэн тодорхой одоо зөв аргачлалтай шаардлагатай нөөцөх үүсвэр төлөвлөлт удирдлага гэх тийм олон аргачлалуудыг ашиглаад энэ хүндрэлүүдээс бас зайлсхийх боломжтой байдаг. Яг гэвэл нөгөө олон талуудын дуу хоолой дээр гарч ирдэг. Тэгэхээр нөгөө энэ өөр ашиг солихстой олон талуудыг одоо юу гэдэг энэ тул ашиглах тэнцлийг хангах гэдэг нь нэгдүгээр хэцүү байна. Хоёрдугаар аль нэг талынхын дуу хоолой хэд давмгаалаа нөгөө хэсгийнх нь одоо орхигдоод байх магадлал төлхөө гарна. Хэрвээ бид нар амжилттайгаар одоо хамтран ажилласан байна гэж үзэхэд бол одоо энэ бүх талууд энэ зөвшөлт төрсөн байх хэрэгтэй. Тэр бол шаардлага. Энэ дээр бол одоо энэ асуудлыг хариуцаад энэ асуудалтай холбоотой баримт төчгүүд байгаа график, хуваарийг гаргаад энүүнийг даган бүрдүүлээд энүүнийг одоо бүрэн дуусгах хүртэл одоо хариуцаж удирдах явах нь ороод энэ нөгөө сорилтуудыг бууруулахад их чухал ач холбогдолтой болж байгаа. Үйл ажиллагаа нь үргэлжлээд цаашаа яваад амжилт гаргахын тулд ерөөсөө хамаарах бүх яам агентлаг гэдэг одоо оролцоо эдгээрийг зөв удирдсан нэгдсэн оролцоо одоо үндэс болж байгаа. Зарим тохиолдолд бол олон талуудыг оролцоод явхад зөрчилдөж хүрэхгүй тохиолдлууд бол гарна. Тэр болохоор нөгөө удирдж байгаа их юм төрийг төлөөлөөд нөгөө нэгдүүл удирдлага хангаж байгаа тал маань болохоор энэ одоо үгүй гэж эсэргүүцэж байгаа энэ асуудлуудыг цэгцэлдэг ч юм уу. Өөрөөр хэлбэл шаардлагагүй тийм зүйлсүүдийг одоо олон нийтийн зүгээс ч байлаглаас гаргаад байгаа бол энүүдийг харгалзахгүйгээр одоо удирдаад дараагийнхаа үйл явц руу шилжээд явах ч юм уу. Энэ маань их чухал ач холбогдолтой байдаг. За тэгээд дараагийн нэг зүйл тухайн хороонд яг хэн байх вэ гэдэг маань өөрөө их чухал. Аль байгууллагын хэн төлөөл. Юуны тэр хорооны хувьд бол одоо хүртээмж за тэгээд бүх оволцоо бүх одоо хамаарах талууд энэ дээр одоо оролцох боломжтой байх. Нөгөө талаараа уян хатан байдаг гэдэг хоёр зүйл байна. Энэ нөгөө хамтарсан хорооны юм одоо зөвлөлийн үйл ажиллагааны гол одоо суурь болж байгаа. Хороо төр байгууллагаараа тухайн төслийнх нь одоо хэмжээч байдаг юм уу те хийх ажлын цар хүрээнээс хамаарат энэ маань төрөл бүрээ хэмжээтэйгээр байгуулагдж болно. Тэгээд өөр нэгсэн ажлын графиктай текстнэрээ нөгөө төслөжүүлж байгаа тал нь хэдий гэхэд одоо үйл ажиллагаанууд явагдах хэрэгтэй гэдэг урьдчилан таамаглах боломжтой. Айдуугаараа дамжуулаад нөгөө салбарын үйл ажиллагааг тогтвортой хангах боломжтой. Ийм хэмжээнд үйл ажиллагаа явуулах хэрэгтэй байна. Тэгэхээр миний хувьд бол ингээд давуу талуудыг нөгөө талаар тулгардаг хүндрэлүүдийг ингээд үзэхэд бол давуу талууд бол хамаагүй илүү байдаг. Хүндэрж байгаа тулгарч байгаа хүндрэлүүдийн хувьд бол тэрүүнийг одоо зөв арга замыг ашиглаад зөв аргачлалыг ашиглаад төслийн менежментийг хүртэлтэй хийгээд дээрээс нь одоо өндөр түвшний өндөр албан тушаалтнуудыг дэмжлэгийг авснараа бол тэр хүндрэлүүдийг бол хадгалах давуу туулах боломжтой. Тэгэхээр нөгөө давуу талууд нь бол хамтын ажиллагаа гэдгээс бол хамгийн одоо өндөр хэмжээнд гарч ирдэг гэж би хувьдаа боддог юм байна. Тэгээд миний бас та бүхэд зориулаад албан ёсоор танилцуулга баруул ингээд дуусч байна. Тэгээд та бүхэд анхаарал хандуус явуул бүгдээр талхал илэрхийлээд